сайн байцгаана сонсогчдоо. Mama's Corner podcast-ийн 10 дахь дугаарыг хөө эхэлж байна. Тэгээд нэг мэдсэн аль хэдийн 10 дахь дугаар дээр ирсэн байна. Тийм учраас 10 дахь дугаар бүрээ онцгой байдлаар та бүхэндээ бэлтгэн хүргэж явахаар шийдлээ. За ямар байдлаар хүргэх вэ гэхээр ерөнхийдөө өмнөх бүх дугаарууд маань нэг зочинтой тэгээд тухайн сэдвийнхээ хүрээнд маш өргөн цар хүрээтэй ярилцдаг байсан бол 10 дахь дугаар бүрийг бол онцгой байдлаар та бүхэндээ сонирхолтой байх болов гэсэн үднээс хит хитэн ээжийг оролцуулаад нэг ижил асуултыг тэднээсээ асууж тэдний үзэл бодол, тэдний зөвлөмж, тэдний түүхийг бол хүргэж явах болно. Тэгээд энэ удаад бол манай дугаарт 4 ээж оролцож байгаа. Тэгээд энэ 4 ээж маань дөрүлээ энэ жил төрсөн бүгд ойролцоо сартай тийм хүүхдүүдтэй ээжүүд байгаамаа. Тийм учраас асуултаа болохоор удахгүй төрөж байгаа ээжүүдтэй болон одоо төрөд удаагүй байгаа ээжүүдэд зориулж тэдний зөвлөгөөг хүргэх үүднээс бол асуултаа сонгож бэлтгэсэн. Тэгээд энэ 4 ээжээсээ ерөнхийдөө 3 асуулт асууна. Асуултаа ээжүүд маань яг нэг дараалалаараа хариулаад явах болно. За ингээд ээжүүдээсээ асуултаа асууя. Тэгээ манай сонсогчдод үнэхээр сонирхолтой байх бах гэж үнэхээр найдаж байна. За эхний асуулт маань юу вэ гэхээр та дөрөв маань дөрүүлээ төрөөд бас ч нэг удаагүй байгаа учраас задахгүй төрөх гэж байгаа ээжүүдтэй юуг зөвлөх вэ? Сэтгэл санаагаа яаж бэлтвэл зүгээр санагдсан бэ? Сайн байна уу? Намайг Инкулэ гэдэг нэг хүүхэдтэй хүн маань одоо 5 сартай. Миний хувьд болохоор би болохоор ерөөсөө л 10 сар хүлээсээ хөөхөн бяцхан уулзах гинэ л гэж бодсон. Өөр юм бол ерөөсөө бодоогүй. Өмнө нь бол нөгөө нэг төрсэн найзууд, ойр хавийн эгчнэр энэ төр бол яг төрөхөд ингэж өвддөг ийм урагдaltaй төрсэн нэтрийг л олон юм ярьж ирсэн л та. Тэрнээс нь бол тэрийг сонсоод тахын бол угаасаа маш их айх юм билий. Тийм болохоор би тэрийг ерөөсөө өөр дээр хүлээж авалгүй л ерөөсөө л би 10 сар тээсэн тэр хөөхөн жижигэн бяцхантайгаа уулзах гинэ л гэж бодсон. Тэгээд угаасаа эмэгтэйчүүд нар угаасаа цаанаасаа жам ёсороо төрхөл учиртай юм билээ. Тэгээд хүүхдээ бас гидсэндээ байхтан сайн ярих хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо удахгүй миний хүү аав ээжтэйгээ уулзах гинэ, хоёлаа чаднаа гэл. Тэгж ярих л айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Би чинь нөгөө нэг гисэр хаалгад орсон штеп. Тэрэн дээр бас айгүй тайван байх штеп юм билээ. Хаалгаа хийх гэж байгаа болохоор нэгэнд хаалгаа хийх нь тодорхой болсон учраас тэрэнд яах вэ, ийх бол гэж нэг хайгаад авах шаардлага байхгүй юм билээ. Хүмүүс бол яг хисвэрээр төрсөн юм уу, өөрөөрөө төрсөн бол уг нь сайн байсан л гэж ярьдгийн. Гэхдээ яг нэгэн тал заалтан цаанаасаа тийм юм чинь бид нар тэрийг бол хүлээн зөвшөөрөөд хаалгаандаа ороход бол айгүй тайван л байх хэрэгтэй юм байлээ л те. Тэгээд хаалгааны дараа бол бас жоохон бие өвддөг юм билээ. Хүүхдээ тэрхээс өксүүлээд, хөхүүлэхээс өксүүлээд нөгөө ойдолтой байгаа учраас айгүй өвддөг. Тэрэн дээр бол тэр өвчин намдах им тариаг нь бол хэрэглэх хэрэгтэй юм билээ. Би гүрийгээд хэрэглэхгүй байсан. Тэрийг бол хэрэглэх нь зөв л юм билээ. Сайн байна уу? Намайг Гүлзий гэдэг. 3 хүүхэдтэй. Одоо баг хүүхэд маань 7 сартай. Би хэдий 3 хүүхэдтэй ч гэсэн яг нэг бусдад зөвлөгөө өгөх хэмжээний нэг тийм амар туршлагатай гэж бодохгүй л байна л та. Тэгэхдээ 2 том хүүхэдтэй болохоор 10 гаруй жилийн өмнө оюутан байхдаа төрүүлжсэн болохоор тэр үед одоо өөрөө залууч гэсэн юм уу, жоохон ч гэсэн юм уу, эсвэл тийм мэдээлэл бага байсан юм уу, би тэгэж ирэл хайгуул болж одоо юу гэдэг тухайн үедээ тэр дэсижийн талаар судалж байгаагүй ч юм уу, зүгээр л бараг л хичээлдээ оюутан байсан болохоор хичээлдээ явж байгаа л төрсөн. Тэгээ одоо бол ингээд хараад тахад тэгээ төрөлт хүүхэд өсгөх талаар бол маш олон ном, мэдээлэл, зөвлөгөө тэгэл зөндөл юм байна л та. Тэгэхээр миний ер нь одоо сая 10 гаруй жилийн дараа ингээд төрөхэд бол хамгийн эхлээд бол нэг гарын доороо байлгах нэг 2 3 нэг тийм мэрэгжлийн хүмүүсийн бичсэн ч юм уу номтой бодлол их зүгээр санагдсан. Миний хувьд болохоор яг жирэмсэн болоод нөгөө нэг тулгар биетэй байх үед юу тулгарх вэ гэдэг нэг ном байсан шүү дээ. Тийм. Тэрийг уншсан.
тэр их зүгээр санагцаад хүүхэд жирэмсэн болоо л тий. Тухайн сарда ямар өөрчлөлт явагдах уу, өөрт чинь би физиологийн хувьд эсвэл одоо гидсэндээ хүүхэд чинь яаж өсөлт хөгжилт нь явагддаг уу, одоо янз бүрийн бас санаа зовоох асуудал доошгоо янз бүрийн хүм гарах ч юм уу тиймэрхүү байлаа гэхэд тухайн юу н үнэхээр санаа зовоох асуудал уу биш үү ч гэдэг юм уу. Хаана яаж хандах уу ч гэдэг юм. Тиймэрхүү талаар айгүйх мэдээлэл байсан болохоор айгүй зүгээр санагдсан шүү дээ. Тийм тэгэхээр тиймэрхүү номтой байвал бас зүгээр. Тэгээд бас хүүхэд өсгөх талаар ч гэсэндээ жирэмсэн байхдаа илүү тэр тухай ном зам судалж агаад өөртөө тохирсон ч юм уу таалагдсан тиймдэг номоо бас уншаад үзчихэд гэмгүй санагдсан. Төрсний дараа бол нэг хэсэгтэй л бас самгардаал юун тэр ном зам унших тийм болохоор одоо жишээлбэл нөгөө Зинт клиникийн хүүхэд ба гэр бүл төлөвлөлөө гэр бүл ба хүүхэд төлөө тэр ном бас зүгээр санагдчихсэн. Тэгээд бас одоо юу гэдэг нэрэн арчилгааны талаар янз бүрийн одоо YouTube дээр видео бичлэгнүүд байгаа шүү дээ. Массаж хийх юм их үү гэл. Тиймэрхүү бичлэгүүдийг бас төрүүлээд ганц нэг үзчихвэл дараа нь бас яг ингээд толгомц үйдчих юм уу. Тиймэрхүү тэнд нэг тийм мэдээлэл байсан шүү дээ. Гэт ч юм эргүүлээд нөгөө мэдээлэл хагаад болоход амарч юм уу. Тиймэрхүү санагдсан шүү дээ. За том дээр бол яг оюутан байсан бодлоод мэдвгүй. Тэрийг бас яг сайн санахгүй байна. Тэгээ бараг хичээлдээ явж байгаа л шууд бараг төрсөн болохоор тэр үеийг бас сайн санах. Сая бол ингээл айгүй юу гэдэг жоохон баг зэргийн айдас мэдсэл мэдээж тэр үед мэдэрчээсэн байж магадгүй л та мартсан байж магадгүй нөгөө эмхтэй хүн төрчихсэхгүй юм шиг тийм. Тэр бол мартсан байж магадгүй. Тийм тэгэхдээ тийм айдас золох үед яг хуу өөртөө хэлэх нэг аргаар миний болохоор одоо юу гэдэг дэлхий дээр 7 тэрбум хүн байна. Тэрний хэдэн эмэгтэй илээ. Тэрний хэдэн төрж байгаа илээ те. Энэ чинь бол зүгээр л энгийн зөвл хүн болох эмэгтэй хүн болохны хийдэг зүйл ганцаараа би одоо ямар төрөх гэж байгаа ш. Гэл надад зүгээр л чинь энгийн л юм хийх гэж юм ч гэдэг юм уу. Тэр талаас л айгүй их байна шүү дээ. Сэтгэл зүгээ бэлддэг байна тийм. Өөрийгөө хэтэрхий одоо нэг айгүй мундаг юм хийх гэж байна нэрэ гэж тэгэхэд дөвийлэхгүй гэх юм уу? Сайн бацгааны ээжнэрээ намайг удал гэдэг. Би 3 охинтой одоо баг маань 6 сар хүрч байгаа. Ахын төрөгчдийн хувьд бол хамгийн том айц нь нөгөө яаж өвдөх бол хизээ өвдөх бол гэдэг нь байдаг юм шиг байгаа. Тэгээ өөр дээр жишээ аваад ирэхэд бол анх хүмүүсийг ингээл тэгж өвдсөн, ингэж өвдсөн, тэгж өвдөж байхдаа тэгсэн гэл янз бүр ингээд яриа сонсоод бас тэг хэрэгтэй юм байна, хэрэгтэй байл гэдэг юм ингээл бодоод явж байдаг гэсэн. Яг ингээл төрөх үед хамгийн нөгөө нэг том айц гэх юм. Хүүхэд маань ямар авах болоо, эрүүл авах болоо гэд энэ нөгөө орчныг гэдэг юм уу нийгэм одоо ингээл агарын бохирдол утаа мутаа гэл янз бүрийн асуудалтай холбоотой тийм нөгөө төр зургийн ч гэдэг юм уу тэр нөгөө ийм нийгмийн одоо асуудал надад айдас болж ирэх тийм тохиолдол байсан юм шиг байна. Тэгээд өвдөд бол яг ингээл өвдөх тэгээд төрөх төхөөл ирэхээр за одоо хизээ өвдөх бол яаж өвдөх бол гэж байж байгаа л нөгөө усаа яаж гарахыг сайн бас мэддэггүй хүмүүсээ сонсч байсан ч гэсэн яг өөр дээр нь яаж ирэх юм гэдэггүй. Тэгэхээр ээж нар маань нөгөө нэг ус гарахад мэдээж ингээд тэр чинь гів гинт байж байгаа л заримдаа гардаг, заримдаа өвдөж гардаг юм нэлээ тэ. Гэхдээ тэрэнд нэг ерөөсөө зүйл байхгүй хэрэг гинт байж байгаад гадаа ч юм уу гэрт ч юм уу хаач ямар ч байдалтайсэн гарч магадгүй тэрнээс нэг айх хэрэг байхгүй юм лээ. За тэгээд яг ингээд яг өвдөхөр миний нэг бодож ийсэн зүйл маань болохоор за би энэс илүү өвдөх байхаа. Энэ бол юу ч биш гэж өөрөөгөө тэгж бод зоригжуулж ийсэн. Ахаад нэг юм нь болохоор ерөөсөө тэгж муухай орилж чарлж бити өвдөөрөө гэдэг нөгөө ээжээ маань
их баригч ихчийн маань тийм зөвлөгөө байсан л да. Айгу муухай гэл ингээл хажууд уйлж байгаа орилж байгаа нэг хараад муухай гайцтэй гэл тэгчихсэн байхгүй юу. Тэгэл яг өвдөөл эхэлсэн чинь яг нөгөө нэг яаж ингэж бодож ирсэн арай өөрчлөгдөөд би ингэж өвдөж байгаа юм чи хүүхэд маань ч гэсэн илүү өвдөж байгаа. Тийм болохоор нэг хүн ингээ хүүхэд маань би хүүхэд өвдөж байхаар би өвдөждөг болоосаа гэдэг тийм яриа байд. Яг тэр үгийг бодоод за яг би хүүхэд маань л надаас илүү өвдөхгүй бол би энэ өвчнийг тисэд гарандаа гэсэн гэж нөгөө өөрийгөө нөгөө зоригжуулж исэн. Дахиад нөгөө юм нь болохоор бүр үнэхээр амар ингээд өвддөг нөгөө төрчээсээ ээжүүд бол мэднэ, төрөөгүй ээжүүд үнэхээр өвднөө. Гэхдээ тэрнээс битээ тэр бол нөгөө жам ёсны өвдөлт болохоор чи өвдөд өвчихгүй. Нэг өвдөлттэй байвал маань болохоор би бүр ингээд тисгээ болоод ээж маань ингээд залгсан чи манай ээж өөрөө юмч байхгүй юу. Хүүхдээ юм ч тисгээ болоод ээж би өглөө гэлсэн чинь гинт манай ээж намайг харахад ирсэн зан өөртөө өвчл байхгүй юу гэсэн чинь шал өөр болоод эсвэл чөхөд тахтай тэгээд хичээлэнгүүд нь бүр ингээд шар гоцоогоод байсан. Тэгэхээр нөгөө нэг хөрх үед янз бүрийн ингээд сэтгэл зүйн дайралтууд биднэрт маш их ирдэг. Ингээд хажуугаар явж исэн нэг юмч ясан муухай маягтай ясан балер орилтын чиж хэлэх ч юм уу те. Нэг бол ингээд утас байн дуграал, нэг бол тэр хажуудалд байж байгаа өвдөөгүй мөртлөө ингээл байж байгаа ээж чамайг хараа шоолох ч юм уу. Ингээл асар олон ингээд сэтгэл зүйн дайралтууд ирдэг болохоор тэндээс айл өөрийгөө чөлөөлөөд эцэст нь болохоор би ингэж хэлмээр юм л да. Хүүхэд миний туршлагаас их юм да. Хүүхэд маань өвднөө. Надаас илүү өвдөж байгаа. Тийм учраас би энэ өвдөлтийг ингээд хүүхдийнхээ өвдөл ингэж өвдснөөрөө би хүүхдийнхээ өвдөлтийг арай ингээд юу болгож байгаа одоо зөөлөн болгож байгаа ч гэдэм үү та тэгж бэлдвэл надад зүгээр санагцсан аахгүй юу. Таны ярьсан дээр бас нэмээд хэлэхэд нөгөө ус гарлаа л шууд төрдөг гэж би бол ойлгодог гэсэн аахгүй юу. Тэгээд ус нь гарчих юм бол за яаж сандарч хурдан имлэгдээ очиж төрөндөө барыг замдаа төрчих үү гэж айгүй хайдаг гэсэн. Тэгсэн чинь өвдөлт бол амар удаан үргэлжилдэг юм байлээ. Тийм болохоор санаа зовлтгоо шүү гэж бас хэлмээр байна. Хоёр дахь төрөлтийн хүмүүс бас янз бүрээр л ярьдаг байсан байхгүй юу. Айгу хурд өмнөхөөсөө хурдан төрчдөг гээл. Тэгэл би бараг хоёр дахь төрөлтөн дээр цаан чин бараг л 37-8 нэдэлтэй болоод төрчдөг гэсэн ингээл сүүлийн хугацаанд бол явахгүй, ийшээ тийшээ гарахгүй, хүн амьтан гарах орох үгүй төрчин гэдгээ суугаад. Тэгсэн чи эсэргээрээ миний хувьд бол нөгөө илүү тээлцтэй болоод 41 үржижсэн аахгүй юу. Хоёр дахь дээр гурав дахь дээр болохоор нөгөө яг нөгөө төрөх явц нь арай хурдан байт юм бэлээ өмнөхөөсөө. Өмнөх юунаас нэг 12 цаг өвдөжсэн бол дараагийнх нь нэг 5-6 цаг нөгөө яг дууншилт эхлээд те төрөхтэй жоохон явдаг. Гурав дахь дээр болохоор нөгөө 5 жилийн дараа төрсэн болохоор ч юм уу хажуудлын хоёр эмэгтэй нэг айгүй аятайхан төрөөд харанд би ингэж аал төрж байхтаа гэж утсан юм. Бас нөгөө нэг ихнийх дээрээ бүр ингээл амар твчээ шүд зууж муугаал айгу зоригтой төржсэн хүн чинь одоо нөгөө гурав дахь төрөлтөн дээрээ бас яг нөгөө олон жилийн зайтай төрөхөж гэдэг юм уу бүр анхан төрөгчөөсөө дор болчихсон юм лээ айгу сайн. Тэгэл одоо ч ингээд төрчөндөө гэж бодоод баясаа сууж байсан хүн чинь бүр амар өвдөл бүр ингээд яг өгчөөд ах чинь бали би тэр тарай гэж хэлхий би өглөө имлэгээр нэг ойлгомоор байхгүй. Хүмүүс ингээл нөгөө тэгдэг штэ таньдаг хүн дээрээ төрүүл зүгээр мүгээр гээл тэгдэг. Би болохоор нөгөө дандаа таньдаг ихч нөгөө уяал ихч дээрээ төрдөг байхгүй юу. Нөгөө бас ихчигээ харахаараа ингээл жоохон ингээл илүү чанга орилчих гол нуруу муруугаа илүүлчих гээд идэм билээ хүн аягүй санаа. Тэгэл өөр танихгүй хүн ороод ирэнгүүт өөрийгөө аяг ингээл цих авч одоо тий аятайхан өвдөд ялгахгүй өвддөг юм билээ. Тэгэл их орол ирэхээр нэг нуруу муруу илээл өгчөөл бүр дуу муу чангалцаад бүр нэлцгаараад юм. Тэгээд нөгөө ээжийн хэлдэг өвчл авахгүй юу гэж хэлдэг шиг ерөөсөө тэр хүнийгээ надад жоохон маяглах гад байвал надад жоохон хатуу андараач гэдэг юм уу те аль болох намайг миний үдэн битээ үзэгдээрээч гэдэг юм уу өвдөж яах тэгч хэлвэл бас маяглахгүй төрдөг юм билээ.
Сайн байна уу? Намайг Болроо гэдэг. Одоо 27 настай, 9 сар гарантай нэг охинтой. Бодохгүй төрөх гэж байгаа юм шиг нөгөө төрөх өвдөл гэдэг чинь би өөрөө амар өвдсөн байхгүй юу. Тэгээд төрөхөөрөө нэгтсэн. Тэгээд ерөөс амар өвдөл яг хэдэн минутын зайтай өвдөд байгаа ч мэдхгүй амар өвдөдсөн. Тэгэл энэс илүү өвдөндөө гэсэн чи улам сэтгэлсэн хараанаа. За угаасаа энэс илүү өвдөх юм бол одоо бүр яаж тэгсхийг өвчин намдаад өвчин намдаадаг тариа хэлчихээр 80,000 төгрөгийн тариаг л ээжүүд баг бүгд мэддэм бил. Тэгэхээр ямар ч өвчнгүй болчихно. Одоо бэлтгэнээс доошоор ямар ч өвчин байхгүй. Бүр мөсөн мэдээ алдчихна. Тэгэхээр юу яахгүй. Яг төрөх хугацаа болоод усыг хаглаад усыг хагалж байгааг ч мэдэхгүй. Даагуур үзлэг хийсэн ч мэдэхгүй тийм өвчин алдагдсан юм бил. Тэгэхээр яг дүүлээрээ гэхээр дүлж байгаагаа мэдэхгүй. Хэрсэлтэй тэгээд хүүхдийн толгойг хүүхдийн толгойг авчигдах гад энэ дүлээрээ би өөрөө дүлээд байгаа юм яг доошоогоо дүлж мэд чадахгүй өөрөө мэдрэхгүй байгаа амар эрсдэлтэй юм байлээ. Тийм болохоор тэр тариа марыг ерөөсөө хийх ямар ч шаардлагагүй нэг 4 цаг өвдсөн бол өөрөө шууд төрчихвээ. Тийм бисэн бол тэгээгүй шууд тариа хэлгэсэн чинь өөрөө дүлж чадахгүй. Тэг хэрзангаа тэгээд яг тэр үедээ бол ямар ч хүчин мэдрэхгүй хэрзангаа ажилласныг ч мэдэхгүй оёо тавилж байгаа ч мэдэхгүй байсан байхгүй юу. Тэгээд дараа нь бүр амар зовиртой. Яг одод төрчхөр бүр амар зовиртой хүүхдээ ч тэрээд ингээд сууж байгаа ээжүүдийг харах. Тэрэл хүүхдээ хүүлдэх суугаад амар атаархаад тийм үү. Готраад тэгээд сууж таад хүүхдээ хүүлж чадахгүй. Тэгээд бид нар чинь нэг анх төрсэн анхны хүүхдээр болохоо үгүй мэдэхгүй. Тэгээд амар их юутай. Яг тэгээ ойдолтой төрчих юм бол айгүй хэцүү хүндрэлтэй юм билээ. Тэрээ хэлэхгүйгээр өөрөө үрээж тэгээд одоо бүрэх гэж байгаа юм байна. Ингэж хөвдөж байгаа юм чинь гээл багсан дээр юм байна. Яг угаасаа нөгөө яг тэгэл амар дүлээд ихэнгууд эмчнэр нь хэлж байгаа юм. Чи хүүхд үлэхгүй бол хүүхдийн чинь толгой авчигдчихлаа. Тэгээд дүлж чадахгүй бол хэрзэнгийн чинь хайчлаа шүү гэж хэлдэм байлээ. Яг тухайн үед болохоор би за гээд хүүхдийн чинь толгой авчлаа гэхээр найгаад за шууд хайчлаа. Тэрнээс үгүй би дүүлж чадна юм чи ингээ өөр хэрцэнгаа хайшлуулахгүй төрчөөг гуйх юм бол бас хажилтгүй юм шүү л. Тэгээ гуйгаад ямар ч тийм оёо моёгоо хэрцэнгаа хайшлуулахгүй төрчүүл уусаа амар. Тэгвэл хэрцэнгаа хайшлуулчих юм бол амар хэцүү бараг 2 сар ирээдээ сайн сууж чадахгүй бутаан зогсож чадахгүй тэгээ явж чадахгүй. Би өмнө яг бүрх зам цэвэрлдэг лаа гэдэг юм лээ. Тэрийг бол нь хийчүүл тэгээд эртмэрцээ ажиллахгүй 5-ны анзрын хүртнийг өрөвсөлтэй ээжүүд байвал өрөвслээ сайн дарж иж төрүүл мэдл хэр аргийн тавьдгүү гэсэн. За ээжүүдтэй баярлалаа. Тэгээд хоёр дахь асуулт маань юу вэ гэхээр надад маш гайхалтай мэдрэмжийг өгсөн мөч учраас та нараасаа бас асууя гэж бодсон юм л та. Тэгээд дөнгөж төрсний дараа хүүхдийг яг ингэс тэрврүүлээд авчирч өгдөг штэ. Тэр мөч надад бүр үгээр хэлэх аргагүй маш их жаргалтай сайхан мөч байсан. Тэгээд мэдээж ээж болгонд л тийм санагддаг байх. Тиймээс тэр онцгой мөчөөсөө та бүхэн маань хуваалцаач хүүхдээ анхаарад яг ямар бодол төрж исэн, ямар одоо сайхан мэдрэмж төрж исэн тэр талаараа бидэнтэй хуваалцаач. Яг төрөөд бол хүн маань шууд үнсүүлчихэд аваа явчихсан юм л та. Жохон нөгөө бүтэлд өгсөн гээд тэгээд хүүхдээ үнсчээл аваад явсан чи яг нэг үнсэхэд бол нэрээ амар гоё мэдрэмж төрөл бүрстэй. Зүгээр л өөрөө ирэхгүй уйлаал нөлнөөс урсаад байсан. Тэгээд би чинь төрчөөд хүүгээ яг 1 хоногийн дараа харсан. Тэгэл харахад ч бас л уйлаад ерөөсөө ямар ч үг хэлж чадахгүй уйлаад юм чин тэгээ сүлрүү хүү ээж чи яасан би зүгээр гэл тэгэл бүр ингээл уйлаалсан. Тэгээд анх тэмэрхүүд бол би 5 хоногийн дараа тэрсэн. За. Манай хүү нөгөө нэг имчилгээнд байсан болохоор. Тэгээ 5 хоногийн дараа тэрсэн ч гэсэн нэрээ амар гоё нэг тийм гоё сэтгэл ингээл уйраал дотор бүр ингээ хайлж байгаа юм шиг амар их хайр мэдрэгдэжсэн. Тэрийг тэгэхээр яг ингээд үгээр хэлэх гэхээр нэг үг юусоо ивлэхгүй байгаа хгүй бүр одоо хүртэл тэр мэдрэмж ингээд бүр ингээд зүрхэнд ингээд нэг гоё зөөлөн мэдрэгддэг. Яг ингээд хүүхдтэй болцсны дараа би өөрийгөө бас амар ойлгох юм байна гэдгийг мэдсэн. Одоо ч гэсэн ингээд хүүгээ унтаал үнэгчлээл инээж минээж хат ямар хөөх юм бэ гэдээ бүр нүлэн сурсаад идэв штэ тэр энэ.
анхны төрөлт дээр бол яг нөгөө би өөрөөрөө эхний 2 төрөлт өөрөөрөө төрсөн яг л гизэн дээр нэг шууд янгот нь л гаргаал тавьдсан шүү дээ. Би тэр нэг гэж өстой төсөөлж байгаагүй анхны хөлт дээр. Гинт гаргаж ирээд гизэн дээр тавьсан чил жоохон цочсон. Хамгийн анхны юм бол цочсон тэр юу гаргаад тавьчаад гэж бодчихсон. Гэтэ аюул юм нэг гоё тийм халуун гэх юм уу? Тийм гоё халуун юм мэдрэгч халуун тий аюул зөвхөн наатан тийм мэдрэгч. Сая болохоор нөгөө хагалгаагаар төрсөн болохоор аюул хурдан юм болоод өнгөрцөн. Тэгээд баг өөрөө төрснэг ч мэдээгүйсэн чинь төрсөн болцсон. Тэнгүүтээ хүүхдийг мэлхийдийн аваа угаагаад үлхийдөөд юм үүтэй орлоо гэдээ авчраад нэг өнөрлүүлчихэл явцсан байхгүй. Тэгтээ тэр өнөрлүүлсэн яг өнөрлүүлэхэд ингээд нөгөө нэг зүүн та дөрөв нэг яг хүзүүн дээр нь таарсан байхгүй. Тийм халуун зөвхөн аюул гоё мэдрэмж төрсөн. Ямар хөөрхий юм бэ л гэж байна. Гар нөгөө ээжигээ бодоол үйлдэх би юусэн гэж ойлоо. Ээжигээ мэдвэл та ээжигээ бодоол үйлсэн гэдэг би тэгж юусээ мэдрээгүй. Тэг мэдээ бүр өөрийгөө жоохон гайхчихсан би жоохон ээжтэй хайргүй байсан баг та гэж бод. Гэтэ мэдээ ээжтэй хайртай. Өсөж хүлээжсэн болохоор юу хоёлаа ингэж уулздсан байжээ л гэж бодчихсон. Ингээд ээж охин хоёр уулзлаа шүү дээ. Чи ямар хөөрхий юм бэ гэл. Тэгэл угаасаа анх харсан цагаас хойш тэгэл баг ингээл тасралтгүй хараад идэх шүү дээ. Бүр ихний өдөр л идэх. Тийм л мэдрэмж төрж исэн надад өөр яг нэг тийм онцгой мэдрэмж төрөөгөө тэгээ хүүхдээ хараад чи хөөрхий юм бэ гэл. Тэг хинтээ айдсан юм бэ гэл ингээл яг ингээл хүүхдийг өдрөө хараад намайг харж байгаа болов уу гэж бодоод тэгжил харж. Би над дээр болохоор яг тэгж байгааг байхгүй юу. Нөгөө тэгээ оёо тавиад яасан чи нөгөө хүүхд гарч ирэхдээ нөгөө толгойг нь авчицсан бүтэлттэй архаг шүүгээ хүүхдийн шууд аваа явуулсан цаашаага. Тэгээ 2 цагийн дараа нөгөө орноос буудагч төрөх орноос яг тэгт нөгөө тэрэн дээр төрж өрөөрөө навж явахдаа хүүхдийн өвөд надад өрөөндөө орчин амлуулчих. Гэтэ би харчаад урд нь ах эгчнийхээ хүүхдүүдийг харахад юм улаан нэлзраал хүүхдүүд юм. Улаан тэрэмт ах гэж бодсон чи манай хүүхд өстэй хүүхд амар хүстэй цэглэлтэй. Хахарамтай. Тэгээд царайд нь өрөөс тийм улаан битэрсэн байхгүй. Зүгээр юм бод. Тэг амар нөгөө нэг тийм хөвшин царайтай. Гидсэндээ хөдөлсөн ч юм айгуу тийм царайлаг хүүхд гарч ирсэн шүү дээ манай хүүхд. Тэгэл ямар юм хүүхд гараад ирж хүүхдээ хараад ер нь хамаг өвчнгөө тэгэл юм. За 3 дахь асуулт маань болохоор ерөнхийдөө түрүүн ээжүүд маань өөрсдөө танилцуулсан бүгд 5-9 сартай хүүхдүүдтэй ээжүүд байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол маш олон үеийг бол ээжнэр туулдаг шүү дээ. Тэгэхээр төрөөд удаагүй байгаа ээжнэр маань жижиг сажиг юмд хямрах ч гэдэм юм уу. За бүр сэтгэл готролд ордгоо маа гэхэд сэтгэл нь дэгэн даган болох. За ажилдаа эргээд орч санагдах. Тэгээд янз бүрийн юм нэг мөчлгүүдийг даван туулдаг. Тиймээс та нар маань энэ хугацаанд яаж тэр үедээ давж гарч исэн бэ? Өөрсдийнхөө дуршлагаас за бас үр дүнтэй санагдсан тийм аргуудаасаа бусад ээжүүдтэй хуваалцаач гэж хүсэх байна. Тэр үеийг болохоор би яг одоо бодохдоо яг ингэж санагдаад байна. Эхний нэг 3 сар хүртэл, за 4 сар хүртэл ч юм уу тий хүүхдтэйгээ танилцаад тэр хооронд нэг уудах цав гардгүй юм шиг санагдсан. Өөрийгөө ямар байгааг ч нэг анзаараагүй юм шиг санагдаад үгүй. Яг ингээл хүүхдээ яг хэдэн цагийн үед унтуулах хэрэгтэй байна. Хэдэн цагийн үед хооллох хэрэгтэй байна. Одоо битээр хизээ салхилгуулъя гэл ингээд нөгөө нэг хүүхдээ цагийн хуваарьд оруулах гад ингээд танилцах явцад бол нэг юм мэдэгдээгүй. Одоо яг ингээд тодорхой цагт унтдаг, тодорхой цагт хоолдог, тэдэн цагт юу хийх гэж байгааг ингээд мэдэгддэг. Бүх юм гаранд орцсон тийм. Гаранд ороод ирсэн. Яг энэ үеэс жоохон ингээд өөдөж эхлээл нэрэж ажилдаа орд юм уу. Тэгээл бас найз нөхдөдөө уулзмарч үе санагдал. Яг тэгж гутарч эхэлдэг юм байна л да. Тэгээд яг энэ үед тэр чөлөө цагаараа бол би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа. Хүмүүс яхаа энэ үедээ нэг ядлаг
хэл сурал гээл гэдэг юм байлээ. Давхар гэрээрээ ажил хийгээл гэдэг юм л. Миний хувьд бол их боломж бол одоогондоо гарахгүй л байна л да. Тэр үеэрээ би юу хийж ийн гэхээр зөвхөн ном л уншиж байгаа. Бас нэг сэтгэл готролд яагаад ороод идэв гэхээр энэ чөлөө цагаараа бидний Facebook, Instagram гэл янз бүрийн сошиалуудаа айгүй ухдаг штэ тий. Яг тэгээд ухаад ирэхээр бас сэтгэл готролд орох нэг шалтгаан болд юм байна. Тий. Гээл гадуур гарч байгаа гоё хүмүүсийг хараад ч юм эсвэл найзуудных гоё харагдангууд ёо миний байж байгааг гээл харьцуулаад ирдэг. Тэгэж болвол хэрэггүй юм шиг санагцсан. Тийм болохоор чөлөө цаг гарч ивэл өөрийгөө сэргээгээл. Тэгээд яг гэр орноо цэвэрлэх өөр бусад ажлууд бол жоохон хойшин тавихад бол нэг асуудал байхгүй юм шиг санагцсан. Тэр үе болохоор илүү эмэгтэй маань залуу байх тусам илүү их ажиглагдсан болов санагдсан. Одоо бол би аюун харьцангуй гайгүй тайван цаг хугацаа бүр асар хурдан өнгөрөөд байгаа юм шүү. Хүүхэд маань аюу арай л хурдан томроод байна гэж боддог. Чи жоохон удаан томроо гэж барыг. Арай л хурдан том болоод байна тэгээд. Тэгэхээр яг хөө мэдээж заримдаа ядарснаасаа болоод ч тэр юм уу мэдээж янз болох үед мэдээж байна л та. Миний бодлоор жоохон тийм өөрт нэг дарамт болохооргүйгээр зүгээр нэг тайван өөрийнхөө ритмээр ч юм өөрийнхөө хурдан тохирсон ямар нэгэн тийм бүтээлч юм хийвэл зүгээр санагдсан. Яг тэр хүүхэд өсгөн гэдэг чинь гэхдээ яг нөгөө үр дүн нь шууд одоо нөгөө нүдэнд харагдаж гарт баригдахаар тийм үр дүн харагддаггүй болохоор тэрэндээ жоох нөгөө үр дүнгүүч юм хийгээд байгаа ч юм уу нэг тийм. Тэгэхээр яг нэг ойрын хугацаанд нүдэнд харагдаж гарт баригдах ч юм уу тий нэг тийм юм хийвэл зүгээр санагдсан. Жишээ нь би нэг 2 дахь хүүхдээр л нэг хэсэг бас суусан юм а. Тэгэхдээ бас нэг солонгос хэл сурч үзсэн. Гэхдээ яг сураагүй нэг амар сураагүй ч гэсэн ямар ч байсан уншаад сурсан. Одоо болохоор би нэг хаяа одоо юу гэдэг хуучин багтцсан нэг ноолор молорон цамц ч юм уу тийм цамцаараа гисгэж мэсгэж агаад хүүхдтэй нэг боди оёод өгчдөг ч юм уу. Тэгснэ нэг өмсдгүү нэхий юугаараа нэхий хүрэн байсан юм а. Тэрийг хайчлаад одоо нөгөө өвөл өмсөх бойтог хийгээд өгчдөг ч юм уу. Тэгээд тэрий чинь харчаар бас нэг үр дүнтэй юм хийцэн юм шиг харагдтал. Би чинь нэг 25,000 төгрөгийн ажил хийжлээ, бойтог хийжлээ. Наал уран боди чинь мараг нэг 100,000 төгрөгийн ажил хийжлээ гэдэг юм үр дүнтэй юм гаргаад тийм. Тэгэхээр тэрийг хараад бас ингэж баясдаг нэг тийм юм хийвэл зүгээр санагдсан. Гэхдээ тэрэндээ нэг амар дарамт болохооргүйгээр тийм юм уу. Өөрийнхөө хурданд тохируулаад тиймэрхүү юм хийвэл зүгээр санагдсан. Тэгэл хүүхдээ унтангуут гэс нөгөөдгөө хиймээр санагдаа. Тийм одоо бас би нэг юу хийж сурах гал шинжил алах цаан ч нөө эсгээгээр юм хөөрхөн ялкны чанар хийдэг байна. Тийм юм хий гэж боддог даатал бүр өдрийн бодол шинэ. Тэгэхээр юм жижигэн юмар нэг гүргөө саатуулаад тэгээд гол нь нэг нүдэнд харагдахаар юм хийчихвэл зүгээр юм болов уу гэж санагдсан. Тийм тэгээ мэдээж бас хин нэгнээс тусламжийг бол авах үедээ нэрлэхгүй бас авч явах хэрэгтэй болов уу гэж бодсон. Тийм заавал өөрөө бүгдийг болохгүй бас зүтгэл тэрэндээ нэг хэрэгтэй байхгүй. Яг тусламж хэрэгтэй үедээ хэлээд авчиж байвал бас зүгээр санагдсан. Тэгээд ер нь бол нэг энэ нэг за гэртээ суулаа гэхэд сайндаа л нэг сайндаа цэцэрлэгт ортол нэг 2 хүртэл нь 2 жилийн хугацаа бол яг хуу дараалал хүүхэд гаргаж байгаа хүмүүсийн хувьд л өөр л ах л та. Гэхдээ 2 жилийн тэр хугацаа бол ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт учраас тэрэнд нэг юу яагаад байх шаардлагагүй юм байна гэж. Гэхдээ би одоо л тэрийг ойлгож байгаа. Өмнө нь яг оюутан байхад нөгөө залуу байхад юу гэж их яадгүй гэхээр
гэртээ суучаар үеийнхнээсээ айгүй хоцроод байгаа юм шиг төрдөг гэх юм уу. Тэд нар тийм юм хийгээ яваад тахад би нэг гэртээ хүүхд хараал нэг гэрээ авгаа болчлоо гэсэн. Тийм шүү дээ. Нэг тийм сэтгэхүй айгүй суух гэдэг юм шиг санагдаад идэм шиг санагдсан. Тэгээ тэр нь бас айгүй их стресстүүлдэг. Тэгээ би чинь тэрнээсээ болоод ч гэх юм уу мэдгүй ер нь бол нэг оюутан байхдаа чөлөө аваагүй. Шууд төрөөд сар болгоод хичээлдээ яваад тэгэл нөхөрч оюутан байсан болохоор ээлжлэл хүүхдээ харна яг давхцсан үед тэгэл эмээгээ авчирж байгаа л хүүхдээ харуулцдаг. Тэгэл шүн унтуулж байгаа л шүн хичээлээ хийн. Тэгэхээр тэр үе бол амар стресстэй одоо юу гэх тийм байсан байгаа тоххой. Тэгээ дахиж би хүүхдтэй болох юм бол хэвээр гэртээ сууж байгаа л хэвээр нэг 2 жил суундаа гэж бодож исэн. Тийм болохоор одоо айгүй тэгэл хангалуун байгаа байх шиг байна. Тэгэхээр тэр 1-2 жил бол юу ч биш л гэж бодож байна. Төрхөөсөө өмнө бол нөгөө нэг ганц бие байхдаа ч гэдэг юм уу те залуу байхдаа бол айгүй юм байсан. Бүр ингээд одоо орчин үеийн хэлдгээр бүр гүнзгий юм ч ганцаараа байх дуртай бүр ингээл жоох ингээл бодоо шаналал юу байна амьдрал ямар утгагүй нэрээ ямар фак юм бэ гонигтаар гог толж сонсно хамгийн гонигтай кино хамгийн гонигтай юм уншина тэр үедээ нөгөө гониглоод дууссан гэж байгаа юм хамгийн гонигчин одоо нөгөө пессимист хүн маань ингээд хүүхд төрүүдгээр амар оптимист болчихсон. Би бүр ингээд бүр нэг хатаан байсан ч одоо юу болсон юм бэ гэл хүртэл нэгээд найзуудтай гэсэн бүр ингээд юу тэр гонигчин гэдэг чинь одоо гоних гэдэг чинь зүгээр залуу насны өвчин юм байна. Би гэдэг сууч мууч хүүхд гаргана гэж боддгоо байсан чинь бүр шал өөр чи зүгээр нэг хүүхд гаргаад хайлж уйраал бүр шал өөр болчтой юм гэж ярьдаг гэсэн байхгүй. Тэр одоо тэр үедээ би нөгөө нэг гонигдаад аваад ч гэдэг юм уу. Эсрэгээрээ буцаад нөгөө нэг хүнд үе яаж туулгаа гэдэг мэдээд одоо мэдсэн байсан болохоор тэр төрсөөр гэж гониглоо. Гэхдээ жоохон хэцүү юм болохоор нөгөө нэг хүртээгөө ингээд яг юу болж эхэлдэг. Ихэвчлэн тэр гонглох гэдэг юм хэцүү зүйл маань болохоор яг гэр бүл нөхөртөөгөө үүсдэг юм лээ. Маг тоохгүй ч юм шиг ингээд хүүхдтэй зуралдаалах чи яд чи ингээд нэг хажуур юм лээ. Ядаж чи нэг аяг аваад өгчихгүй ч гэдэг юм. Ядаж чи нэг ингээд нэг юм жоохон юм дээр айгуу дэм бүстэй юм лээ. Тэр одоо угаасаа л би энэ хүнийг ийм одоо тэр нөхрийгөө өөрчлөх гээд байх шаардлагагүй. Яг надад жоохон туслаараа гэд энгийн үедээ ч гэдэг юм нөгөө бухимдаагүй байх үедээ ярилцах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд дараа хүүхд гараад ирэхээр чинь нөгөө хүүхдээрээ тус хийдэггүй гээд одоо манай том охин надад аягүй сайн тусалж байгаа. Тэгээд нэг л мэдээ тэгэл хүүхдээ харж байгаа л тэр нөгөө нэг готрол гоног ч гэдэг юм уу те хэцүү зүйл нь тэгэл алга болчихсон шүү дээ нэг. Тэгээд хүмүүсийн хувьд хэрвээ тийм зүйл ирэхээр бол одоо өөртөө яаж илүү тайван байдаг өөрөө илүү одоо амар амгалан болох шалтгаан олох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд амьдрал дээр ч тэр ер нь ажил дээр ч тэр амьдрал дээр тэр яг ингээд уур хүрсэн үедээ тэгээ юм асуудаг ерөөсөө дэвэргэж болохгүй юм байлээ л гэдгийг би айгүй ингээд олон юм нөхөр тэрийг айгүй одоо тэгээ боддог мэдэрдэг болоод байгаа. Тийм тэгэхээр манай нөгөө хуучин ингээд ажил дээр янз бүр ингээд асуудал гаргаад манай нэг цуг ажилтдаг найз минь өгдөгс аахгүй. За жоохон тайвшруулдаг. Ингээд тавьчихвал бол би яг буруу алхах яг буруу ярьчихад ингээд хажууд ингээд аюу тэгж байгаа надад тэр өөрөө надад зориулж хэлээгүй ч гэсэн ингээд орчноосоо хүн ингээд ирээтэй сургамж аваад идэг штеп. Тэгэхээр тэр найзынхаа үгийг ер нь аюу боддог болсон. Тэгээд асуудал өрөөсө хурцтгаж болохгүй юм лээ. Тэгэл хүчин хэрэг чам туслахгүй бол за энэ угаасаа л тусалдгүй. Тэгэхээр дараагийн удаа энэ тусалдгүй юм чинь би энийг ингэж игээд өөрөө бэлддэг ч юм уу те. Одоо нөгөө
нөхрөө оролцохгүй асуудал гэж байдаг шүү дээ амьдрал. Бол нөхрийгээ тийм болгох бол энэ муу надад тусалдаггүй ста нэрээ хөгээ амжиж шүүж бодох хэрэггүй. Тийм шүү дээ нөгөө ууран дээр ууртай байхдаа ер нь хэлсэн үг гаргасан үйлдэлээ дараа нь бодохоор би ямар тэнэг үйлдэл хийсэн юм бэ? Ерөөсөө уурлаад байх юм байгаагүй юм биш үү гэж бодогддог тий. Тийм. Тэгээд одоо надад жоохон нөгөө нэг асуудал ч гэдэг юм уу те ингээ жоохон ингээ бухимдал төрүүлдэг юм юу ихэ нөгөө нэг хөрхи ихчнэр нь дүүгээ ингээл хэрэглүүлэх гээл хайрлах буруу хайрлах. Ингээ шаваад дүүгээ стрессүүлээд намайг стрессүүлээд байхгүй. Тэрнээс харин яаж одоо зайлсхийх ч гэдэг юм аргаа сайн мэдэхгүй л л та. Яаж ингээл за бити тэгэрээ дүүгээ одоо бити тэгээл яг одоо унтах чинь хайр жимээгөө ороо. За хайр өөрөнд гараад байвал яг ингээд харилцан дээл хүүхдүүдтэйгээ ингээд айгүй ингээд гэрээ байгуулах ч гэдэг юм үү те. Одоо ингээд ихгүй тэгвэл тийхгүй гэж эхэлчихлээ юм л да. Яг тийм хүндрэлтэй ойдолтой төрсэн эсвэл бол нөгөө хүүхэд нь шар мараагүй ихтэй одоо төртөөлсөн юм л шүү дээ. Ээжүүд л амар сэтгэлээр унаад тэгээ сэтгэлээр юу орохгүй хүнд нь айгуу удаж. Тэгээ тэгдэм шиг надад санагдсан. Би болохоор нөгөө ойдолтой төрсөндөө амар ойдолтой төрөөд дараа нь тэрийг ойдлон задраад тэгээд бас нэг би бүтэн сар эмнэлэгт байж байгаа гэрсэн байхгүй. Тэгэл айгүй хэцүү хүмүүс чинь 1 хоноо 2 хоноо төрчөө шууд гараа авчин тэнгуй шууд сэтгэлээр унаад би яагаад гарахгүй байгаа юм бэ? Яаж аа гэж готраад баг 3 сар ирээтэй. Тэгэж байж байгаа л тэгээ сүүлдээ тэгээ бас нөхөр нь хол байдаг хүмүүс чинь яг хажууд нь хантай хүн байхгүй ганц тоо байна. Ингээ айгүй хэцүү тийм шиг сан. Тэр яг анханасаа гэлтэй яг ингүүл ингэж төрөх юм биш үү ойдолтой төрөөд яагаад ойдолтой төрөх бол гэж сайн сэтгэлж байгаа л сэтгэл санааны юу н бэлтгэлтэй байж байгаа л тийм төрсөн ээжүүд бол дараа нь амар готрно. Юу яа удаал ээжтэй ш мөө мэдэл цадгалан тал. Яг 4-5 сараас нэг хүүхдтэй өөрхөн хоёр тишээгаа эргэж мэргээл хөдөлгөөнд ороод ирэхээр тэгээ шууд мартагнаал. Ирсэн зүйлээ мартаал. Тэгэл өөртөө цагтаа гаргаад ирэв. Готрхаа март юм билээ. Нэг 3 сар тэгэл за одоо удахгүй идэгэндээ удахгүй идэл би нэгч гээл сайн болно доо гээл боддог гэсэн шүү дээ. Хүүхд томроод ирээл гайг болсон доо. За дөрөв ээжтэй маш их баярлалаа. Тэгээд 10 дахь дугаарын маань зочин болон оролцсонд миний урилгыг хүлээж авсан ээжүүдтэй зөвлөгөө хүргэсэнд бас маш их баярлалаа. Тэгээд манай сонсогч ээж нарт маань маш сонирхолтой дугаар хүрсэн бахаа гэдэг итгэлтэй байна. За тэгээд дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Түр баяртай сонсогчдоо.